Байцгаана уу. Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. За би өнөөдрийн бичлэгээ жоохон сонирхолтой байх гээд манай гэрээний хавьд байдаг нэг юм шатрын нэг юм том хэсэг байдаг байхгүй. Тэрэн дээр хүрээд ирлээ. Тэгээд яг юу их юм мэдгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн энэ бичлэгийг сонирхолтой болгомоор байна. Өнөөдрийн миний бичлэгийн гол санаа нь болохоор ер нь спонсор виз гэж яг ямар виз юм бэ гэдэг талаар тайлбарланаа. Ингээ бодчихъя заяа. Бүгд энийг сул тал гэж бодчихъя. Энтлийг нь болохоор давуу тал гэж бодчихъя заяа. За спонсор виз маань яг юу вэ гэхээр ажил олгогч энэ хүн манай салбар дээр манай дээр хэрэгтэй байна, манад ажиллах шаардлагатай байна гэдэг үднээс одоо хүсэлт явуулаад намайг одоо батлан даагаад ажилтнаараа авж байгаа визээ гэсэн үг байхгүй юу? Ер нь бол одоо хүн дутсан болохоор ямар ч хамаагүй хүнийг авж байгаа гэсэн үг биш. Мэдээж энэ баг дотор энэ манай хамт олон дотор яг ийм боловсон хүчин хэрэгтэй байна гэдэг үднээс авчирж байгаа хүн гэсэн үг байхгүй. Австрали дотроосоо болвол боловсон хүчнээ бүрдүүлэх боломжтой. Гэхдээ бас гаднаас өөр юм мэрэгсэн боловсон хүчнийг авчирмаар байна. Манай дээр энэ дутуу байна гэдэг үднээс эмплойер хүсч авчирж байгаа гэсэн үг. Тэр бас нэг одоо буруу ойлголт байдаг нь юу вэ гэхээр одоо хумсны тал дээр жишээлбэл би маш сайн хумс хийдэг учраас надад спонсор олдож байгаа гэсэн үг биш ээ. Спонсор гэдэг маань ер нь бол агүй олон тодорхой хүчин зүйлсээс болж гарч ирж байгаа одоо санал гэсэн үг. Тэр нь одоо юу вэ гэхээр би багийн маш сайн гишүүн байх хэвээр. Дээрэс нь би ур чадвартай байх хэрэгтэй. Дээрэс нь одоо үйлчлүүлэгчийг татах чадвартай. Одоо юу гэдэг над дээр нэг ирсэн үйлчлүүлэгч дараа нь дахиж ирэхдээ дахин над дээр ирэх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр зүйлээ харуулж иж өөрийнхөө үн цэнийг ер нь бол харуулж иж намайг одоо спонсор визээр авах боломжтой болно гэсэн үг. Тэгвэл ер нь бол яг ингээд бүх салонууд энэ спонсор визийг хүсэж болд юм уу гэхээр үгүй ээ. Яг Австралийн засгийн газраас за яг энэ салон үнэхээр ингээд одоо тий спонсороор ажилтан авах боломжтой байна гэдэг тэр нөхцөлийг нь хангасан компаниуд одоо спонсор хүсэх боломжтой. Тэрэнд нь одоо тодорхой хэмжээний шаардлагууд байдаг гэсэн одоо бус тэр салооны үүсгэсэн түүх одоо төлдөг татвар юу гэдэг те яг энэ үйл ажиллагааны чиглэлийг нь харж байгаа тэрийг нь зөвшөөрдөг гэсэн. Тэгэхээр мэдээж яг бүх салон одоо би зүгээр нэг салон гэж нээгээд би спонсор Монголоос хүн аваад байна гэсэн үг биш байхгүй юу. Тэгэхээр тодорхой хэмжээний Австралийн энэ засгийн газрын шалгуурыг давсан газрууд бол спонсор өгөх эрх нь үүсдэг байх нэ. Өмнөх бичлэгтэрээ би хальт урдсан шүү дээ. Hairdresser skin technician одоо нөгөө гоо сайхны массаж хийдэг хүмүүс, makeup, nail technician. За би аль алийг зэрэг дурдаад яриануудаа оруулаад явъя. За давуу тал гэх юм бол мэдээж би гэр бүлэрээ ирэх боломжтой байгаа. Энэхүү визний маань давуу тал нь гэр бүлэрээ бүгднгийн одоо энэ хэдэн ч хүн байсан гэр бүлэрээ бүгдөө гоё ирээд өөр хүүхдүүдтэйгээ бөөнөрөө энэ визэн дээр амьдрах боломжтой. Гэхдээ энэ амар үнэтэй, зардалтай. Манай салооны хувьд бол надаас гарах миний бүх төрлийн зардлыг салон өөрөө гаргасан. Би болохоор хүүхдүүд 3 хүүхэд болон нөхрийнхөө гаргаж байгаа зардлыг нь өөрөө төлсөн. Тэгээд миний хувьд бол нэг төлсөн мөнгө нь ойролцоогоор $9,000 гарan болсон. Салоны зүгээс төлсөн мөнгө нь болохоор $13,000-аас $15,000 хавцаа мөнгө гарсан. Тэгэхээр ер нь бол одоо компани зүгээс чамайг ажилтан болгож авахын тулд маш их мөнгө төлж авж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хэрэгээрээ би тэр салондоо маш сайн ажиллах шаардлагатай болж байгаа гэсэн үг. Тэгээд бас нэг даваад сул тал нь дурдах юм бол хэрвээ би ажлынхантайгаа санал нийлэхгүй таарч тохирохгүй байлаа гэж бодоход би бас тэр салоноос солих ч юм уу. За ер нь би энд ажиллахаа боллоо гэд ингээ явчих болохгүй. Яагаад гэвэл угаасаа би энэ газараа дор хаяж 2 жил ингээд одоо хадагдж байгаа гэсэн. Өсвөл цалин бага байна ч гэдэг юм уу. Ямар нэгэн шалтгаанаас болоод би тэр газараа солихоор боллоо гэх юм бол надад солих боломж байхгүй. Эсвэл өөр одоо ажил олгогч олоод тэр газар шин дахиж намайг спонсорлох хүсэлт явуулаад дахиад өөр шинээр процесс эхэлж ажиллаа солих боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ бас хэрвээ жоохон онцгүй хамт олон дунд ороод спонсор авчих юм бол энэс сул талдаа орох боломжтой гэсэн үг. За тэгээд өөр дараагийн нэг давуу тал нь гэх юм бол full time ажиллах боломж. Full time гэдэг нь яа гэм бэ гэхээр одоо энэхүү Австралийн засгийн газар дээр full time ажилладаг хүмүүсийн давуу талууд гэж байдаг. Тэр нь одоо жишээлбэл жилдээ 10 өдөр одоо ингээд цалинтай өвдөж болдог. Эсвэл одоо жилдээ 4-7 хоногийн хугацаантай цалинтай амралт авч болдог гэх мэтчлэн одоо full time
ажилчдын авдаг даваа талуудыг давхар авна гэсэн үг. Одоо бас дээрэс нь одоо 7 хоногийн заавал 40 цаг ажиллах ёстой гэж байгаа бол 7 хоногийн 40 цагтаа хүрэхгүй одоо бүх нийтийн амралт ч юм уу ямар нэгэн тиймэрхүү өдрүүд тохиолдоод 40 цагтаа хүрэхгүй тохиолдлоо шүү дээ. Өмнө кэшер ажиллаж байхад бол тэр өдрүүдэд бол би цалин байхгүй шүү дээ ажиллаагүй учраас харин энэ full time ажиллаж байгаагийн даваа тал нь болохоор би тиймэрхүү амралтын өдөр таарсан ч гэсэн би тэр 7 хоногийнхоо цалин бүтнээр нь авнаа гэсэн үг. Дээрэс нь цалингийн хувьд бол би давуу тал дээр бол оруулна. Яагаад гэвэл саяны нөхцлүүд орж ирж байгаа. Дээрэс нь надад тогтвортой ажлын байр байна гэдэг чинь миний хувьд бол маш том давуу тал болж орж ирж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэг сул тал оруулах ёстой зүйл нь бол би заавал татвар төлнө. Мөн дээрээс нь эрүүл мэндийн даатгал төлнө. Өмнө нь болохоор кэшер ажилладаг гэсэн болохоор би ямар ч татвар төлөхгүйгээр бүх цалингаа авдаг байсан бол одоо энэ удаа дээр болохоор эрүүл мэндийн даатгал болон давхар такс хоёр төлж байгаа. Тэгээд одоо миний цалин бол нэг 7 хоногийн $1400 хэдэн доллар, 2-7 хоногийн $2800 ахгүй дээ. Тэрнээс татварыг авчиж байгаа. Давхар дээрээс нь татвар нэг $300 авчаасан. Тэгээд дээрэс нь эрүүл мэндийн даатгал сарын $300 хэдэн доллар гэхээр ер нь бол жоохон өндөр төлөгдөж байгаа. Тэгээд энэ хоёроо яг сул тал руу оруулчихъя. Гэхдээ татвар төлснөөрөө эргүүлээ дараа нь ингээд татварын буцаа олголт юм уу? Эсвэл өөр одоо янз бүрийн тийм давтад эдлэх боломжтой болно гэсэн үг. Одоо жишээлбэл би байрныхаа орчилгоог цуглуулчих юм бол байр одоо зээлээр авах боломж, машин тэрэг зээлээр авах боломж гэх мэтчлэн тиймэрхүү боломжууд бас үүсэх учраас эндээс давуу тал руугаа оруулчихъя. За бас өөр дахиад нэг давуу тал гэх юм бол би энэхүү спонсор визтэй байснараа 2 жилийн дараа яг 2 жил бүтэн ажилласан тохиолдолд би PR мэдүүлэх боломжтой. PR нь яа гэм бэ гэхээр би Австралид амьдарч явах хугацаанд ямар нэгэн компанид эсвэл ямар нэгэн сургууль соёлд хамаарагдахгүйгээр би одоо full timer Австрал байх боломжтой болно гэсэн үг. Хүссэн ажлаа хийгээд дуртай газараа ороод гараад ингээд явах боломжтой тим виз өгдөг байхгүй. Тэгээ дээрэс нь эрүүл мэндийн даатгал төлдөггүй тим одоо бизнес хийгээд явах боломжтой тим одоо байнгын оршин суугын виз өгдөг. Тим виз руу би 2 жилийн дараа спонсороосоо мэдүүлэх боломжтой. Харин сул тал нь гэх юм бол хүүхдийн сургалтын төлбөр төлөхгүй. Гэхдээ яг энэ миний байгаа Сидней дээрээс гарч байгаа сул тал боловч Мельбурн болон Перт одоо зарим нэг өөр жижиг хотуудад бусад хотуудад бол одоо спонсор виз авсан тохиолдолд хүүхдийн сургалтын төлбөр өгнө төлдөм байлээ. Тэгэхээр Сидней дээр болохоор надад хүүхдийн сургалтын төлбөр төлөх ёстой учраас энэ миний хувьд бол жоохон чанга байгаа. Тэгэхээр нэг сул тал руугаа оруулчихъя. За тэгээд мэдээж мэргэжлэрээ урт хугацаанд одоо тогтвортой урт хугацаанд ажиллах боломж одоо гэр бүлэрээ амьдраад цаашаа ингээ урт хугацаанд энийгаа ингээд тогтвортой одоо эндээ ажиллана амьдрна гэсэн тэр боломжуудыг үсгээд ийм одоо урт хугацааны тогтвортой тийм тайван одоо стресс багтай тийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас би даваа тал руугаа энийг оруулчихъя. За тэгээ хүмүүс болохоор спонсор виз авах юм бол одоо ингээл цалин нэмэгдэнэ гэдэг ч юм уу нэг юм эсвэл зарим нь болохоор цалин багасна гэдэг юм байлээ. Би болохоор яг бусад мэргэжлүүдийг бол мэдэхгүй байна. Яг миний хувьд бол яг энэ гоо сайхны чиглэлээр энэ хүү Австралид ажиллахад бол надад бол PR виз бол бүр тийм best хамгийн шилдэг хувилбар биш ч гэсэн одоогийн нөхцөл байдал гэр бүлтэйгээ үр хүүхдтэйгээ ингээд эндээ амьдраа цаашдаа ирээдүгэд урт хугацаанд нь төлөвлөд явхад бол харьцангуй боломжийн виз гэж харж байгаа. Миний хувьд бол ер нь анханасаа энэ салонд орхосоо ахуулаад л надад цалин бол огт номер 1 байгаагүй, цалин бол чухал байгаагүй. Яагаад гэвэл надад ирээдүйд илүү хол явах, илүү өсөж дэвжих маш олон зүйл сурах тиймэрхүү зүйлс энэ салон дээрээс харагдчихсан учраас би орсон. Тэгээд тэрнийхээ ачаар бас яг энэ газар сайн одоо спонсор виза аваад цаашдаа ингээд дараагийн боломжууд нь нэгж харж ин. Тэгэхээр ер нь бол нэг зүйлийг сануулж хэлэхэд мөнгө бол чухал биш шүү. Бидэрт мөнгө олдно. Мөнгийг бол чухалчлаа те. Эсвэл цалин жоохон багасчдаг ийм асуудал үүсдэг гэж байгаа ч гэсэн биднэрт даваа тал бас маш олон байж болдог шүү. Тогтвортой цалинтай ажил байна гэдэг чинь биднэрт өөрсдөнд эргээд аюугаа стрессгүй тийм боломжийг олгодог. Дээрээс нь цаашдаа өсөж хөгжих мөн дараагийн боломжуудыг нээж өгч идэг учраас мөнгийг хизээж битгий чухалчилж үзээрэй. Тэгэхээр та нар эндээс харж байгаа Австралийн засгийн газарт ажиллаж амьдрах нь давуу талч байна, сул талч мэдээж хэрэг байгаа. Тэгэхээр
өөр олон гой боломжуудыг эрэлхийлээд цаашдаа хамт суралцаад хамт хөгжөөд явъя. Энэ хүртэл бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгүүдээрээ би өөрийнхөө юу сурсан, юу мэдсэн, ямар замаар туулсан бүх туршлагуудаа та нартайгаа хуваалцах болно. Та нар subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд бичлэгтэй минь цаашдаа хамт байгаарай. Сувагтаа минь хамт байсанд баярлалаа. Баяртай.